Орхон аймгийн хүнс хөдөө аж ахуйн газраас энэ онд нөөцийн мах бэлтгэхэд 600 сая төгрөг зарцуулахаар аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал санал хүргүүлсэн байна. За зах зээл дээрх махны үнийн өсөлт хомсдол үүсэхгүй тулд сүүлийн жилүүдэд нөөцийн мах бэлтгэсээр ирсэн юм. Тус байгууллагаас Орхон аймгийн 17 мянга орчим өрх хүнсэндээ идэж хэрэглэдэг гэсэн судалгаа гаргасан байна. За харин аймгийн хэмжээнд өдөрт 10.1 тонн махыг хүнсэнд хэрэглэх шаардлагатай болдог байна. За тиймээс нөөцийн мах бэлтгэснээр зах зээл дээрх үнээс махны үн 1 кг тутамдаа 4,000 орчим төгрөгөөр хямд борлуулагдах боломжтой юм а. За өнөөдөр хүнсний завхуудад худалдаалагдаж байгаа махны ханшийн мэдээллийг одоо урья. Хоньны мах, өхрийн мах зарсан. Тэгээ өсөлтөл нэг мондог нэмэгдээгүй л байна. Яг л намар ямар байсан тэр гэрэл байна. Өхрийн мах нь 12-оор зарж байна. Хоньны махын 9500 10,000 гэлээ. Орж ирсэн бас байдлаас болоод худалдаа авахч юусоо байхгүй байна. Ард түмний амьдрал жоохон хэцүү байгаа юм болов уу гэсэн дүгнэлт хийж байна. Тиймэрхүү л байна. Тэгээ бид нар ч одоо яг л ард түмнийхээ бас махаа зараал элчин гэсэн үг шүү дээ. Тэгээд одоо ард түмэн жоохон худалдаа авахч л жоохон муу байна. Сургууль мургуул орсон талбайтай ч байж магадгүй л дээ тий. Өхрийн мах ер нь жижиг нь 12 тал шүү дээ. Жижиглэнгийн үн. Өхрийн мах 5 эднээс л авдаг шүү бид. Бөөн нь болохоор 9200 200 9000 янз янзтай нь үү. Тарган зурхагаас ажиллаж байна дөө. Үний өсөлтөр нь янз янзтай шүү дээ. Стратегийн хүнсний нөөц бүрдүүлэх чиглэлээр хүнсний тухай хуулийн 6-гийн 5 дээр бол тухайн шатны хэсэг дарга бол стратегийн хүнсийг орон нутгад бүрдүүлэх үүрэгтэй байхгүй. Энэ хүрээнд бол бид нар эзэн төлөвчдийн хуралд нөөцийн мах бүрдүүлье. За мөн засгийн газрын 221-р тогтоолоод аймгийнхаа хэмжээнд нөөц бүрдүүлж ажиллаа гэсэн үүрэг даалгаврыг өгдөг. Энэ хүрээнд бид нар 2022 оны аймаг орон нутгийн төсөв стратегийн хүнсний нөөц бүрдүүлэхэд одоо бүрдүүлсэн аж ахуй нэгжүүд татаас олгох юм 600 сая төгрөг баталж өгөөч гэсэн хүсэлтийг бол үргэлжлүүлсэн байна. За өнгөрсөн жил бид нар 300 тонн махыг зах зээлийн үнээс нь 2200-аас 3800 төгрөгийн хямд болсон. За энэ жилийн хувьд бол 4000 орчим. Өөрөөр хэлбэл зах зээл дээр мах нэг өхрийн мах 12000 таа хахад 8000. За 8000 таа хахад 4000-аар бодлуулах тийм. Ийм тал руу бол анхаарч ажиллаад байгаа. За энэ хүрээндээ бол стратегийн хүнс нөөц бүрдүүлэх чиглэлээр бол төсөв шаардлагатай гэдэг тооцоол юмудаа бол бүгдийг нэгээд хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтөд дамжуулаад за эрдэнэ төлөвчдийн бол засаг даргад бол хөрвүүлсэн. За энийг бол дэмжиж байгаа нөөц бүрдүүлэх чиглэлээр ажиллана. За юугаа нөөц бүртгэлийн ажлыг бол одоо бид нар мал эмнэлгийн газраар дамжуулаад мал эмнэлгийн газар маань малын гарал үүслийг тодорхойлж байгаа шүү дээ. Одоо ямар мал энэ стратегийн хүнс нь одоо эдгээр нөөцөнд бүрдүүлээд аваад байгаа юм бэ? Хаанаас авсан бэ гэдэг гарал үүслийг нь тодорхойлоод тэгээд ингээ үйлдвэрийн аргаар бэлдүүлж байгаа тийм. За энэ хүрээндээ бол бид нар нэгдүгээрт нь эрдмит махны үйлдвэр одоо улсын хэмжээнд том өрнөлөгч махны үйлдвэр шүү дээ. За хоёрдугаарт нь эрдэнэт мах маркет тийм. Одоо ингээ жаргаланд мах импекс гэдэг. За мөн 20 жижиг одоо хээрийн бойны аргаар одоо махаа бэлтжиждэг. Тэгээ Орхон аймагт одоо махад дэлгүүрүүд байгаа байхгүй. Одоо тав хүн мэдчих байх тийм. Хоруулын зам. Цэлэнгийн хажууд байж байдаг. Одоо Булганы зам дагуу гэр хасааллуудаар энэ махнууд дээр болохоор зөвхөн бэлтгэлийнх нь өмнө дээр бол хяналтаад ажиллаж байна. Энэ жилийн хувьд бол юмны өсөлттэй холбоотойгоор махны бэлтгэлийн үн бол нэлээд өндөр гарч байна. Яг нэг үлгэж. Одоо малчтаас ирж байгаа үн бол нэлээд өндөр байгаа гэдэг. Энэ нь одоо юутай холбоотой нөгөө шатхуун өнтертэй холбоотой. Одоо шатхууны үн нэмэгдэхээр малчид үнэ нэмжих ч одоо юу байна. Ерөнхийдөө бол ингээд масаараа одоо ковидтай холбоотойгоор юмны одоо хилээс бид нар чи бүх юмаа импортоор авч байгаа тийм. Гаднаас орж ирээд малчтад хэрэглэгдэж байгаа юмнуудын үн бол бүгд өсчих юм аа. Яг малчтад очиж ярих. Би одоо урд нь давсаад хэдээр авдаг гэсэн бол тэд болчлоо. Тэг гурлаа тийм авдаг гэсэн бол ийм болчлоо. За одоо өөр юу гэдэг хүүхдийн хувцас ингэж авдаг гэсэн ингээд бүх юмных нь үн өсчих. Тэгэхээр зэг малчт маань өөрөө махаал эдийн засгийн эргэлтэнд оруулаад ингээл амьдарч байгаа усууд чинь бид нар ч гэсэн юм аа бол бас яхаа өсөх шаардлага байна гэсэн. Хүсэлтийг бол малчт тавьж байгаа. За хоёрдугаарт нь мэдээж энэ хоёрын хооронд чинь
одоо манайх одоо нэг төрийн нэгдсэн одоо махны борлуулалтын бид мах бэлтгэлийн сүлжээ байхгүй юм тий. Одооноос л ингээд хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний борлуулах биржийн тухай батлагдсан мөрдөгдөд явж штэ. Тэгэхээр зэрэг ийм нэгдсэн тогтолцоо байхгүй учраас нөгөө бидний уул нь бол тэр дамжуулан борлуулалт хийж байгаа хүмүүс байхгүй ченж биш. Тэр хүмүүс маань бас нөгөө шатхуу матхууны үн ханштай холбоотойгоор нөгөө бэлтгэсэн үнээсээ зөрүүтэй авчирч бас ингээд борлуулалт хийгээд байна. Энэ талаар нь бол бид нар шудраг өрсөлдөд эргэлзээний талаас маш олон өсөлт гаргасан. Энэ дээр нэг хяналт тавиад өгөөч. Энэ үнэхээр одоо ингээд үнийг хөөргөдөд ингэчээд байна вөхөр зүг. Эсвэл нөгөөд нэг бэлтгэж байгаа хүн хоёр дамжлагтаа тэгээд өөр өөрийнхөө хэмжээнд л ашиг гаргаад авсан ийм байдаг юм бол гэсэн юм хариултыг өгөх юм. Ерөнхийдөө бол махны бэлтгэлийн үн өсөж байгаа учраас бид нар нэлээдгүй хэмжээний одоо бас төсвийг орон нутгийн төсвөөс зарцуулж махны үнийг бол одоо зорилт төлгийнхаа хүмүүст хямдар олох нэлээд